Ер нь хөдөлмөр эрхлэлтэй харилцаа эхлэхэд хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулсан байх шаарддаг. Тэгээ Монгол Улсын хөдөлмөрийн хувьд бол хөдөлмөрийн гэрээн заавал тусах үндсэн дөрвөн нөхцөл гэж байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ажилд орох гэж байгаа хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж байгаа тохиолдолд яг энэ дөрвөн нөхцөл тухайн хөдөлмөрийн гэрээн тусгацсан уу гэдгийг эхлээд анхааруул зүгээр гэж бодож байна. Нэгдүгээрт нь болохоор таны ажиллаж байгаа ажлын байрны нэр юу вэ? Албан тушаалч нь юу вэ те? Тухайн ажлын байран дээр ямар ажил үүргийг та гүйцэтгэх вэ гэд ажлын байрны тодорхойлолтыг заавал хөдөлмөрийн гэрээнд туссан байх хэрэгтэй байдаг. Практик дээр бол байгууллагууд дандаа хөдөлмөрийн гэрээнд хавсрах байдлаар ажлын байрны тодорхойлолтыг нь бол тусад нь ингэж оруулж ирдэг. Тэрийг нь бол баталгаажуулж авна гэсэн үг. Цалин үлсний хэмжээ байгаа. Яг тухайн ажлын байран дээр таны авах үндсэн цалингийн хэмжээ хэдвэ те? Тогтмол ямар нэгэн байдлаар хорогдохгүй тогтмол цалингийн хэмжээ гэсэн үг. Мөн илүү цагаар ч гэдэм үү шөнийн цагаар мөн хагас сан бүтэн сан буюу 7 хоногийн амралтын өдөр нийтээр амрах баярын өдрүүдээр ажилласан тохиолдолд танд ямар хэмжээний нэмэгдэл үүсэх вэ гэдэг мэдээлэл чинь өөрөө цалин үлсний ойлголтод ордог учраас энэ бүх мэдээллүүд бол хөдөлмөрийн гэрээнд бол заавал тусгацсан байх хэрэгтэй. Дараагийн нөхцөл нь болохоор ажил үүрэг гүйцэтгэх байршлын талаар мэдээллийг бол заавал тусгасан байх хэрэгтэй байдаг. Шаардлага нь бол үйлдвэрлэлийн осолтой хвчлэн холбогдож байгаа. Тухайлх юм бол тухайн хүн ажлын байран дээрээ буюу яг тухайн байршилд ажил үүргээ гүйцэтгэж ийсэн үү гэдгийг тодорхойлоход ач холбогдолтой. Мөн ажлын байршлаас урган гараа цаашаа юу явдаг вэ гэхээр тухайн хүний гэрийн хаягийг байнга оршин сууж байгаа хаяг энтэр нь тухайн ажил үүрэг гүйцэтгэх байршилтай заавал холбогдож ирж байдаг. Тэгэхээр нөгөө яг ажилдаа явах байршилд ажилдаа явах замаараа явж байгаа ямар нэгэн байдлаар осолд орох ч юм уу те гэмтэж бэрдэх үед энэ нь өөрөө үйлдвэрлэлийн осолд гэж тогтоогдох юм боломжтой байдаг учраас ажил үүрэг гүйцэтгэх байршил бол аюул чухал нөлөөтэй байдаг. За сүүлийн нөхцөл нь болохоор хөдөлмөрийн нөхцөлийг тусгасан байх хэрэгтэй. Хөдөлмөрийн нөхцөл гэдэг нь та хэвийн нөхцөлд ажиллаж гинэ үү, хэвийн бустай уурхайд ч юм уу, газар доор ч юм уу, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа юу гэд энэ бүх аль нэг нөхцөлийг нь бол заавал тусгасан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж байгаа учраас ажилтнуудад бас давхар юу гэж зүйлэх хэрэгтэй байдаг вэ гэхээр хөдөлмөрийн гэрээнийхээ нэг их хувийг хуулбар биш их хувийг өөртөө заавал хадгалж агаарай. Хөдөлмөрийн гэрээнд таны гүйцэтгстэй ажил үүргийг жагсаасан байгаа ажлын байрны тодорхойлтыг бас заавал өөртөө ингэж хадгалж агаарай гэж зөвлөмөр юм.